яг ойлоо нэг зүйл бишиглэх хадлаа асууж штеп. Яг уу нэр ноёгүй байгаа штеп гэж бодчих. Тэгээ Харин анхны сүсэг бишиглэх гэж юу юм бол би яг тэр судлаад байж лээ. Анхны сүсэг бишиглүүдийн үүсэл нь хүн төрөлхтний амьдрал үйл явдлыг зөвхөн судлаа оролцоос үүссэн. Бүх зүйлтэй. Баярлалаа. Би болчлоо. Баярлалаа тэгвэл одоо л судлаа. За өнөөдрийн жишээ тахны план зэрэг. Жишээ нь энд манай Төвшин баярын гэр энд харагдаж байна. Багш бидэртээ шалгуулж байна. За сонсъё. За анхны сүсэг бишиглэн болохоор хүн төрөлхтний шашин бий болохоос өмнө байгаль амьдрал үхэлтийн тайлбарлагдаж боломжгүй зүйлүүдийг далтын хүч сүнс тэгээд ийм онгодоор ойлгож байсан. Хамгийн эхний сүсэг бишиглэх юм уу? Тэгээ одоо ер нь шашнуудын одоо суурь үндэс болж байгаа. За тэгээд үүнийг болохоор одоо Өмнөд Африкийн Камс хаан гэдэг одоо урмал төвчдийн одоо л үгүй болсон овгийн хадны сүм зургаар бол харж байна. За тэгээд дэлхийн одоо анимализм үндэслэл буюу одоо бүх зүйлс хүнстэй хүмүүс бол байгалийн нэг хэсэг гэдэг үгсээр бол хүмүүс байгалыг шүтэн өргөл хэрц барьдаг гэсэн. За ертөнц яаж ирсэн байдгийг бодохын тулд ертөнцийн тухай онол гаргасан нь өөрсдийн соёл хэрэгжлийг хүмүүс өөрсдийн төв соёлоо одоо шашин шүтэлтэй шингээсэн. За бүх зүйл сүнстэй бүх хүсэлстэй гэх ба эртний нийгэмдээ анимализм энтэй бүх зүйл сүнстэй тэр дундаа хүний бие зүгээр сүнсний оронд нэ. За хүн бүхэн сүнс нь дараа төрөлтөө ам эсвэл хамраараа гараад сүнсний ертөнцид очдог. Эрэгтэй байсан бол эрэгтэйгээрээ, эмэгтэй байсан бол эмэгтэйгээрээ төрөлтөө. За мөн өгсөн хүмүүсийн эзүүсийг шатаахан хүмүүсийн сүнсийг чөлөөлж өгдөгөө. За бүгдээ өнөөдрийн хичээл бол бөөгийн талаар судлаа. Өнөөдөр надтай хамтдаа бодлого тулсан багш маань хичээлээ заах байгаа. За өнөөдөр дулмаа багштай зөв хичээл авнаа. За бай. За. Багш бөө гэж яг юу юм бэ? За бөө гэдэг нь болохоор за хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд өргөн дэлгэрт тархсан шашны зан үйл бөгөөд тэгээд бөө бол удаан нь тийм агуу хүч чадал бол мэдлэгийг эзэмссэн хүн байдаг байна. За тэгээд ухааны төлөв буюу транс байдалд орсон үед бөөнөр нь одоо нөгөө ертөнц рүү очиж сүнснүүдтэй холбогддог. За энэ хүн нөгөө ертөнцийг ингээд өдөрддөг хүчрэх сүнснүүдтэй харилцаа тогтоох нь бөөгийн зан үлийн хамгийн гол шинэ чанар байх нэ. Багш бөө ер нь ямар хүч чадалтай юм? Яг яаж юм бол? За бөөнөл ерөөхдөө ирээдүйг харах өвчнийг амгаахын тулд амтны сүнсний ертөнцөөс дэлгүүрүүд дууддаг хүний хэлнэ. Багш бөөгийн талаар ер нь дэлгэрэнгүй ярил. За бөөгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал за бөө нь болохоор хар бөө байна, шар бөө байна, цагаан бөө гэж байдаг. За хар бөө нь болохоор хамгийн эртний язгуур хэлбэрийн бөө. Ер нь бол буддын шашны нөлөөгөө л гэж ойлгож байна. За шар бөө нь болохоор ер нь буддын шашинтай холилдсон. Цагаан бөө болохоор энэрэнгүй тийм хорлолгүй зан үйл тийм аз буян эв нэгдлийн тийм чиглэлтэй. За тэгэл бөө бол ер нь семийн бөө гэж бас байгаа. За Европын бөө мөргөлийн он удаан жилийн түүхэнд хамгийн эртнийх нь болохоор семи бөөнөр байдаг. За тэгээд энд семчүүд амьдардаг бөгөөд цаа буг хариулж загас барих зэргээр ингэж хагас нүүдлийн байдалтай бол аж төрдөг байна. За семийн бөө бол үед амьдсан бөө. Тэгээд ер нь ингээд эсвэл ингээд сүнснүүд тэднийг сонгосон зэргээр ингээд бөө болдог. За зарим соёл болохоор бөө болохоор тийм сонгогдсон хүмүүс одоо тийм хэсэг хугацаанд тийм хэцүү зовлон өвчин гэж туулж бас өөрийн биеэр бөө болдог байх нэ. За тэгээд семи бөөнрийн биед тийм чон, баавгай, буг зэрэг тийм одоо амьтдын сүнс ордог. За тийм болохоор ч тэр хоолой нь бол яг тэр байдлаар л өөрчлөгддөг гэсэн тийм юм байдаг.
Сэмийн бүү нарын онгод ороход бол 3 зүйл тусалдаг. За эхнийх нь биеийн цочрол. За тийм хойд туулын тийм хүлтэн температурт одоо нүцгэлж одоо бөөлөхөд бол тийм одоо онгод нь ордог гэж одоо үздэг байна. За бөөгийн номлол үзэл санаа. За бөөгийн номлол нь судар бичигдээгүй. За ам дамжин сургаалтай байдаг. За гол номлол нь бол байгаль амьд үндэтгэх ёстой гэсэн үзэлтэй. За тэнгэр, газар, хүн, гурвын цохилдлого чухал гэх ба онгод сүнс хүний амьдралд нөлөөлдөг гэж үзнэ. За өвөг дээдсээ хүндэтгэх хийсэн үгийнхаа хариуг заавал авна гэхээр сургадаг. За үүний дараагаар бөөгийн онцлог гэх юм бол бөө нь онгодтой шууд харилцан зуучлагч. За ерөөдөө онгодтой гингүүд сүнстэй шууд харилцаад. За магадгүй баг байна. За дүгнэлт нь болохоор анхны сүсэг бишрэл нь одоо бүх шашны одоо үндсээр болсон гэж үтсэн. Мэдээж бөө мөрөглийн гэсэн үндсээр болсон. За тэгээд хүмүүс бол одоо өөрсдөө тустай хүн биш одоо байгалийн нэг хэсэг хэмээн үзэж одоо бүгдийг одоо сүнстэй гэж үзнээрээ түүнд одоо өөрсдийнхөө ажил амьдрал тэгээд хоол хүнс олох зорилгоор дахил өргөдөг байсан амьтнаар мөн хүнээр тэгээд манай эртний өмнөх 3-аас 15 дугаар зуунд Мексикт бол ийм хүмүүсээр тийм аимшигтай одоо бурханд бол өргөл дахил өргөдөг байсан нь одоо итгэгчийг илэрхийлнэ. За бөө мөрөглийн дүгнэлтээр болохоор бөө мөрөгл нь хүн төрөлхтний хамгийн эртний сүсэг бишрэл буюу анхны сүсэг бишрэлийн нэг. Бөгөөд Монгол улсад ерөөдөө түгээмэл соёлын үнэт өв болдог. За энэний нэгэн жишээ нь бол Монголын нууц товчоон дээр бөө мөрөгл нь төрийн холлох шашны нэг байсныг харж байна. За орчин үеийн хүмүүс байгальтай нэгдвэл байх өвөг дээдсээ хүндэтгэх сэтгэл зүйн тэсвэр төчээрийг бэхжүүлэх зэрэг номлол айлддаг.